Нэгдэх үйл явцын гол ололт амжилтууд. Европын далбан дээрх 12 од ямар утгатай вэ? Европын төв дээрх 12 од нь Европын ард түмний эв нэгдэл, эв санааны нэгдэл, эв наримдлыг илэрхийлдэг. Оюутан солилцооны хөтөлбөрийг юу гэж нэрлэдэг вэ? Оюутан солилцооны хөтөлбөрийг Erasmus хөтөлбөр гэдэг. Европын үндсэн хуулийн албан ёсны нэр нь юу вэ? Европын үндсэн хуулийн албан ёсны нэр нь Европын холбооны үндсэн эрх. Европын нийгмийг дижитал хөтөлбөр болгох хөтөлбөрийг юу гэдэг вэ? Европын нийгмийг дижитал болгох хөтөлбөрийг Дижитал Европ гэж нэрлэдэг. 2050 он гэхэд Европын уур амьсгалыг саармөгжүүлэх, тогтворжуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг юу гэж нэрлэдэг вэ? Европын ногоон хэлэлцээр. Стратегийн луужин гэж юу вэ? Стратегийн луужин нь Европын холбооны аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг бэхжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө юм. Худал мэдэл түгээх, компанид ажлыг урьдчилан таамаглах, шийдвэрлэх, хариу арга хэмжээ авах Европын гадаад үйл ажиллагааны төслийг юу гэж нэрлэдэг вэ? Худал мэдээлэл түгээх, компанид ажлыг урьдчилан таамаглах, шийдвэрлэх, хариу арга хэмжээ авах Европын гадаад үйл ажиллагааны төслийг EU with Disinfo гэж нэрлэдэг. Европын холбооны хөрш орнуудтай хамтран ажиллах стратегийг юу гэж нэрлэдэг вэ? Европын холбооны хөрш орнуудтай хамтран ажиллах стратегийг Европын хөршийн бодлого гэж нэрлэдэг.